За жилийн өмнө 888 төслийг хэрэгжүүлэхэд 4 их 80 гаруй төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэсэн тооцоолол гарч хэд хэдэн төслүүдийг санхүүжүүлж үйл ажиллагааг нь эхлүүлсэн. Ингэснээр хэрэглэгч орноос үйлдвэрлэгч орон болох зорилт тавьж байла. Тэгвэл аж үйлдвэрийн яам дээрх төслөөс зөвхөн үйлдвэрлэлийн хэмжээнд хүрэх ашигтай төслүүдийг дахин шалгаруулахаа дуулгаж байсан. Үнийг салбарын дэд сайдаас лавллаа. За 888 гэсэн төсөл хурдан яваад өнгөрсөн шүү дээ. Одоо бид нар энэ жил жижиг дунд үйлдвэрийн тусдаа журам гаргаад дахиад төсөл шалгаруулж байгаа. Нийтдээ бол улсаас төрөөс нэг 150 тэрбум төгрөг бол шийдсэн. Энэ хүрээндээ бид нар одоо төсөл шалгаруулж байгаа. Төслийн гол зорилго бол үйлдвэрлэгчдийг дэмжих зорилго барьж байгаа. Урд нь 888-д ороод орсон төсөл дахиад тэр одоо бидний одоо шалгаруулсан төсөлд орох юм бол төсөл авна. Төслийн шалгарна. Урдх 888 гэсэн ойлголт бол бид нар байхгүй л дээ. Ийхүү 888 төслийн үйл ажиллагааг цуцалж аж үйлдвэрийн яам жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төслийг шалгаруулж эхэлсэн байна. За үүнд иргэд төслөө эрүүлэх боломжтойг хэллээ. Түүнчлэн улсын хэмжээнд зөвхөн ноос ноолуурын салбарт гэхэд 350 гаруй үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. За 2011 оноос хойш өнөөдрийг хүртэл энэ салбарын засгийн газрын хөнгөлтэй зээл тусламж хэлбэрээр 400 гаруй тэрбум төгрөгийн дэмжлэг хүртсэн байна. 11 оноос эхлээд засгийн газрын хөнгөлтэй зээлийг 140 тэрбумыг ноос долларын салбарт гаргасан. За үүнээс гадна 13 онд Чингис бондоос 170 тэрбум төгрөг, 14 онд Монгол банкны их усүрээс 30 тэрбум төгрөг. За энэ онд гэхэд гараад 100 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийг долларын салбарт зөвхөн экспорт хийхэд зориулж гаргаж байгаа. Тэгэхээр нийтдээ бол бараг 400 тэрбум төгрөгийн хөнгөлтэй зээл болсон. Зээл авсан аж ахуйн нэгжүүдэд бол шалгалт хийхэд бол хоёр аж ахуйн нэгжил зөвхөн одоо борлуулалтын байдлаас одоо үйл ажиллагаанд зогссон. За нийтдээ бид нар 46 үйлдвэр дээр очисон газар дээр нь ихэд бол байдал харьцангуй хэвийн байна. Ноос ноолуурын салбар жилд 200 гаруй тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн экспортлдог байсан бол энэ жил нэг их 80 төгрөгийн бүтээгдэхүүн экспортлох зорилт тавьжээ. За гэхдээ иргэдийн худалдан авалт буурч байгаатай холбоотойгоор хөнгөлтэй зээл авсан 2 үйлдвэр үйл ажиллагаагаа зогсоосон байна. Барилгын хог аягдлыг дахин боловсруулах үйлдвэрийг барилга байгууламжийг буулгах Монголын холбоо байгуулсан байна. За цагаан даваанд байрлах үйлдвэрт барилгын тоосго шавар гих ашиглах боломжгүй хогийг буталж боловсруулад хавтан үйлдвэрлэх зорилт тавьжээ. Нийт хог хаягдлын 45%-ийг барилгын хог хаягдал эзэлдэг гэсэн судалгаа байна. Олон улсад барилгын хогийг дахин боловсруулж хотын тохиолдолд хэрэглэж болох үс олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна. Харин манайд хог боловсруулах арга ажиллагаа төдийлөн өргөжөөг байгаа. За тэгвэл хуучин барилгын хогийг дахин боловсруулах үйлдвэрийг цагаан давааны хогийн цэг орчимд байгуулжээ. За барилга байгууламжийг буулгах Монголын холбооноос тус үйлдвэрийг байгуулахад 1 тэрбум орчим төгрөг зарцуулсан бол одоо цахилгааны асуудлаа шийдвэрлэх шаардлага байгааг ярьж байлаа. Тэндээс 6.8 газрын цагаан даваан дээр шийдэгдээд тэндээ одоо бид нар бутлаа ангилах, яалгах, тэгээ дахин боловсруулах гэсэн үйлдвэртэй барих чиглэлтэй ийм ажлуудаа хийгээд яваад